Сайн байцгаана уу? Та бүхэндээ нүүрний маска хэрхэн зөв хадгалах талаарх мэдээллийг хүргэе. Арьс арчилгааны бүтээгдэхүүний хүрэгчэнд хадгалах чих хандлага сүүлийн үед нэмэгдэж байна. Тухайлбал хуудсан маск, нүүрний маск гэх мэт. Ихэнх нүүрний маскууд нь хүрэгчэнд аюулгүй байдаг бөгөөд олон хүмүүс сэрүүн мэдрэмжийг мэдэрдэг. Гэхдээ та бүх маскуудаа хүрэгчэнд хийхээс өмнө тэдгээрийг зөв хэрэглэж байгаа эсхийг шалгаж мэдэх хэрэгтэй. Үүнд бүтээгдэхүүний шошгыг шалгана уу? Зарим маск нь хүйтэн цаг агаарт тохиромжгүй фермент эсвэл витамин зэрэг идэвхтэй бодисыг агуулдаг. Тэднийг өргөх нь үр нөлөөг нь бууруулдаг тул үйлдвэрлэгчийн зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Мөн маскыг хөлдөөхгүй байх хэрэгтэй. Хөлдөөх нь ийдсээ бүтсэнд нөлөөлж маскны даавуу гэмтэж арьсан чөчрөл үүсгдэг байна. Тэгвэл ямар маскыг хүйтэн байлгах хэрэгтэй вэ? Бүх нүүрний маск ижил хөргөх нөлөө үзүүлдэггүй. Зарим маск нь богино хугацаанд хүрэгчэнд хадгалагдаж хэрэгцээтэй нэмэлт хичээлийг өгдөг. За нэгдүгürt нь чийгшүүлэгч тайвшруулах маск, ялангуяа гел эсвэл гидрогелээр хийсэн маск нь хүрэгчэнд хамгийн тохиромжтой байна. Хүйтэн тайвшруулах нөлөөг сайжруулж, хуурай, чочромтгой, мэдрэмтгий арьсанд тохиромжтой. За 20-дугаарт нь хаванг багсгах үйлчилгээтэй маскыг хүрэгчэнд хадгална. Хэрвээ таны нүд эсвэл хит халсан арьстай бол хүйтэн чийгшүүлэгч маск нь гайхалтай үр дүнтэй байх болно. Эдгээр маскууд нь кофеин эсвэл 100 насны ханд зэрэг орс найдлагыг агуулдаг бөгөөд энэ нь хөргөж хурдан тайвшрах мэдрэмжийг өгдөг байна. За 3-дугаарт нь витамин С эсвэл антиоксидант агуулсан маскыг хүрэгчэнд хадгалдаг байна. Антиоксидант ялангуяа витамин С-гээр баялаг маск нь халуунд мэдрэмтгий байдаг. Тэдгээрийг хүрэгчэнд богино хугацаанд хадгалах нь өр нөлөөг нь хамгаалж илүү урт хугацаанд шинэлэг байлгахад тусалдаг. Гэсэн хэдий ч тэдгээрийг хүрэгчэнд удаан хугацаагаар хадгалахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь найрлага нь муудах шалтгаан болдог. Тэгвэл ямар маскыг хүрэгчэнд хадгалж болдоггүй вэ? Үүнд тосон, гавар, шавар дээр суурилсан маскууд. Тос өтгөн балзам, шаварлаг найрлага агуулсан маскыг хүрэгчэнд хадгалж болдоггүй. Учир нь тэдгээрийн бүтцийг өөрчилдөг. Ийм маскууд нь хатуурч, салж эсвэл арьсан дээр жиг тарахад хэцүү болдог байна. Хэрвээ маск нь хатуу юм уу бөөгнөрл үүссэн байвал тасалгааны температурт хадгалах нь дээр. 2-дугаарт нь SPF агуулсан маскыг хүрэгчэд хадгалж болохгүй. Хэрвээ таны маск нарнаас хамгаалах тус агуулсан бол хүрэгчэнд хадгалахаас зайлсхийгээрэй. Хит ягаан туяаны шүүлтүүр нь таны арьсыг нарны гэрлээс хамгаалах бүтээгдэхүүний чадварыг бууруулдаг. Маскыг урт хугацааны туршид хүрэгчэнд хадгалж болох уу? Таны маск хүрэгчэнд байсан ч хүрэгчэнд үрд хадгалж болохгүй. Маскыг 1 сараас дээш хугацаанд хүрэгчэнд бүх хадгалаарай. Маскыг хүрэгчэнд хэрхэн аюулгүй хадгалах вэ? Маскыг агаар нэвтрүүлэхгүй уут эсвэл савнд хадгалах нь үнэр бактериас хамгаална. Дээд тавир нь хамгийн тогтвортой температуртай тул арьс арчилгааны хувьд тохиромжтой байдаг. Маскыг хөлдөөгчийн агааржуулалтын нүхнээс хол байлгаараа. Хит их хүйтэн байх нь үйлчлэгэнд муугар нөлөөлдөг. Маскыг хүрэгчэнд хадгалахын ач тус нь нэгдүгürt нь арьсыг тайвшруулах сэргээн. Үүнд сайхан мэдрэмж төрүүлнэ. Хүйтэн маск нь ялангуяа урт өдрийн дараа эсвэл халуун цагаагаар гайхалтай сэтгэл сэргээдэг байна. Мөн арьсыг сэргээж тайвшруулж тав тухтай болгоно. 2-дугаарт нь хаван болон өрөвслийг багасгана. Сэрүүн температурт цусны суцыг нарийсгаж ялангуяа нүдний эргэн тойронд хаванг багасгахад тусалдаг. Мөн улаалт, чичирлийг тайвшруулж арьсыг илүү толгор болгоно. 3-дугаарт нь нөх сүвийг төр агшаах үйлчилгээтэй. Энэ нь арьсыг толгор харагдуулдаг тул нүүр будалтын дор эсвэл гадуур гарахын өмнө хэрэглэхэд тохиромжтой. Арьс арчилгааны мини хүрэгчний илүү сайн зохион байгуулалттай тогтмол температуртай тул ашиглахад тохиромжтой. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.